Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр бидний бага наснд бол 5 сарын Майн баяр гээд их том баяр байлаа. Энэ өдөр бол олон улсын хөдөлмөрчин ард түмний баг ялалтын өдөр гэж тэмдэглэдэг. Ийм их баярын өдрөө лайв маань тохирж байна. Ээлжил лайв маань. Өнөөдрийн лайваар маш чухал юм ярина. Дүгнэлттэй өнгөрсөн бөгөөд одоо болж байгаа цаашдаа яах талаараа бид ярихаар ингээд бэлдсэн байгаа. За ингээд эхэлж байгаа маа. 2001 оны 9 сард болсон ийм гэмт хэрэг байна. Одоо бид чинь банка байгуулад нэг жил гарсан болж байтал бидний банкийг одоо ингээ булаагаад авчиж гэсэн үг шүү дээ. Энэ 1 сая доллар. Тэ? 1 сая доллар. Тэгээ энийг чинь ингээд сөүлд нь 2003 оны 4 сарын 2 ингээд чинь 2 жил араас нь хөөцөлдсөн биз дээ, тэ? Энэ хүмүүс нөгөө сая доллар гэдэг чинь ерөөсөө дохоо үедээ банкыг тэр чигт нь дэмжиж чинь гэсэн үг. Зүгээр л ерөөсөө сэдэн баан тийм шүү дээ. Сагдан хорж дээрэмдэж байсан тий тэр тухай ярих гэж байна. Одоо яаж байгааг тэр дараа нь ярина. За тэгээд энийг чи ингээд 2 жил хөөцөлдөөд ерөөсөө нөгөө цагдаа прокуророор яваад ерөөсөө амжилт олохгүй. Тэгээд эцэст нь бүр явсаар ерөнхийлөгчдөр очиж байгаа 2 жилийн дараа. Гэтэл ерөнхийлөгч ингээ бичиж шүү дээ. Одоо энэ өөрөө гараараа бичсэн байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Багванды гарын үсэг энэ байна. Өөрөө гараараа бичсэн биз дээ. Тэ? Алтан уягт ерөнхий прокурор. Яахаараа ийм их мөнгө хуурамч чекээр аваад явчихсан хүмүүсийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдаг билээ гэж байгаа байхгүй юу? За юу. Бүр ингээд дээрээс нь дандалж байгаад сая доллар авчаад тэгээд энэ бол хэрэг биш гэдэг байгаа байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээд прокурор нь учрыг олж шалгуулан хохирлыг барагдуулах гэмтэнд ял зэм хүлээлгэх гэж байгааз. Тэгээд дүнгээ эргүүлж илтэх гэдэг байгаа байхгүй ерөнхийлөгч. Монгол улсын ерөнхийлөгч өөр дээрээ дуудаад тэгээ бүр олон нийтийн телевизээр гарч байгаад хажуудаа суулгаж байгаад энийгээ шийдээ чи тэ ийм улаан цайн байхтай яад ингээд яг нөгөө өөрөө гардцсан учраас Монгол улсын ерөнхий прокурор өөрөө ингээд хүмүүсээ явуулаад дээрэм хийчихэж байгаа байхгүй юу? 2001 он бодоороо та нар заяа оны тодруулаа. За дараагийнх нь тэгээд их хурал тандж байгаа. Тэ? Тэгээ Монгол улсын их хурлын байнгын хороо. Энэ чинь хуультай улс уу, тэ? Яадаг улс вэ гэдгээр гайхаад байгаа байхгүй юм чинь, тэ? Тэгэхээр одоо яах юм? Тэгээд ерөнхийлөгчтэй хандаад болдгоо. Тэгээ одоо сүүлдээ парламенттай халдж штэ. За тэгээ парламент маань тэгээ бас л нөгөө алтан уяр руугаа. Тэгээ нөгөө энэ явуулсан бичийнхаа хувийг над руу өгчөж байгаа. Энэ даваад одоо гээд хувийг илээ гээд. Тэгээ алтан уяд ингэж байгаа байхгүй. Гэхдээ нийслэлийн тэ прокурорын газрын хяналтын прокурор Доноо Алтанбаатар нар 2 удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон байна гэж байгаа байхгүй. Хин ч одоо сая доллар одоо залилсан хулгайчийг 2 удаа хэрэгсэхгүй болгож байгаа байхгүй. Энэ нөхдүүд тэгээд зүхтаагаад дараа нь хэрэгсэхгүй болгочоод яг яваад очингуут л амарцсан гэж байгаа. Ерөөсөө тэгээд хайцаг гэсэн чинь Тайландд 14 хоногийн амралтанд. Тэгээд энэ Доноо гэдэг нөхөрөө шүү дээ. Тайландаас 90 гутлаа прокурорын ерөнхий газар дэвшээ явцсан. Тэгээд нийслэл нь мэдэхгүй. Тэр өмнөх шийдсэн үн одоо ингээд байхгүй. Тэгээд дэвшээ явцсан. Тэгээд одоо энэ хараа эн чинь зүгээр нэг жижиг хэрэг биш байгааз. Тэгээд ийм ноцтой те дутагдлууд прокурорын байгууллагад байгааг арилгаж буруутай хүмүүс зохих хариуцлага тооцох ёстой гэдэг одоо энэ их хурл хууль зүйн байнгын орноос хэлээд шүү дээ.
Энэ улсуудаа одоо хариуцлага тооцох ёстой шүү дээ гэдэг. Тэгээд ахаал арга хэмжээ аваад та нар ингээд их хурл тий Монгол улсын их хурл хууль зүйн байнгын хороонд танилцуулаа гэдэг хахад ердөөсөө танилцуулаагүй. За яа. Эргээд юу гэсэн гэж чи биднийг шоронд хийн гэж байхгүй. Тэ хэнийг шоронд хийхийг хараараа гэж байгаа байхгүй юу? Ердөөсөө тий ерөнхий прокурорын орлогч хоёр. За хэнийг шоронд хийхийг харнаа. Тэ хүний сая доллар ингээд дээрэмтчээ. За ингэлээ. За дараагийнх нь. За ингээд банкыг дээрэмтдэг юм бол байна бас тий. Тэгтээ ингээд 6 удаа гарчээ. Одоо 21-р зуунд. За эхлээд Худалдаа хөгжлийн банк 400 сая. Хамгийн том нь энэ байгаа байхгүй юу? Тэгээд дороо баригдаад 13-11 жилийн ял өгөө явуулчихж байгаа байхгүй. Дор нь барьчихж байгаа. Энийг чинь. За Капитал банкных 25 сая. Бас л дорнд барьцсан. Тэгээд 3 жил 6 сар өгсөн байж шүү дээ. Ял. Ерөөсөө ийм хэрэгүүдийг бол дор нь барьж байгаа. Одоо ийм бусад банк нь байх. За гуравт нь болохоор төрийн банк. За 4 сая. Жохон дор нь бариа шийдчихлээ. Тавт нь хаан банк. Тэ? Тэгээд энэ бас л ялгаагүй. Дор нь асуудлыг шараад илрүүлээд ингэсэн. Гэтэл Анадыг яаж н хар. Та нар хараа. Анад банкийг тэ 200 мянган доллар буутаа орлоо харуулын бууж унгаагаад шууд хүчээр ингээд апресс явлаа илэхгүй нууцлд авчин. Тэгээ энийг нь штэ бид өөрсдөө илрүүлж байгаа. За юу цагдаагийн оронд тэ бид өөрсдөө илрүүлж байгаа. Яг илрээд ирэнгуутал дархны тэр эрүүгийн цагдаагийн ахлах офицер юм уу тэр нэг өөрийгөө буутаад алчин. Бас нэг ахмад нь бас өөрийгөө буутаад алчин. Тэ? Тэгээ бас нэг дараа нь тэрийг ингэж илрүүлэх гэсэн бас үгүй. Ингээд эн чинь ингээд нөгөө оролцогч гэдэг ингээд 5 хүн нас урчиж байгаа байхгүй юу? 5 хүн. Энэ 200 мянган доллар хараа. Энэ хамаагүй том дүнтэйгоос энэ яагаад ингэж байгааг харж байна уу? Энэ бол зөвхөн ардаа улс төрийн намгүй, улс төржээгүй ард түмний банк. Учираас ингэж байгаа байхгүй. Ард түмэнд яг ингэж хандаж ирсэн. Тэ? Бусад банк биш дандаа улс төрчид байдаг цаана. Тэ? Нам байдаг. Том нам. Төрийн ирэх барьж идэг. Ганцхан ард түмний дундаас гарсан банк Анад банк байсан. За ингээд тэр чинь нөгөө төрөө би хэлсэн шүү дээ. Ингээд нөгөө прокурор юуныхан чинь ингээд хуулийнхын чинь ингээд за хэнийг шоронд ихе үзнэ гэдсэн. Тэгээд үнэхээр барьж шоронд хийчихэж байгаа байхгүй юу? Хорчиж шүү дээ. Хорчингуутал бид бол яг хөө тэгэл шиг бид нар ер нь банк явуулж болохгүй юм бол зарчий гэж байгаа байхгүй юу? Зарчигийн готлооч яаж ингээд яг хөө тэр Шведийн банкнд миний хувьд би өөрөө санал тавьсан. За 200 саяар өгчөө гэд. Дохоо үедээ нөгөө ханш одоо 100 сая доллар ингээ баталгаа гаргаад төв банкнд байршуулад за юу. Тэгээ бүр группээр ирж байгаа. Ануудыг авчий гэд. Тэгэхээр бидний холбоотой одоо өөрөө штэ нэг 20 хэдэн сая доллар штэ. Гэтэл 100 сая евро. За яг энэ ингээд байршсан. Ингээд ерөөс өгөхгүй байна. Тэ? Яагаад гэвэл Анууд банкыг зарчих юм бол бид нар тэм хэрэгт биш болчих штэ. Эргээд нөгөөдөл чи шоронд ийн штэ. Нөгөө тэр цагдаагийнх нь нөгөө прокурорынх нь тэ? Тийм учраас хорсоор агаад эднэрт өглөгөө эдгээр 14 хоног ажилласан. Энэ мөнгийг буцааж авахгүй гэдгээ амласан. Тэр орчуулга нь байгаа. Бид эргүүлж татахгүй. Одоо ямар нэгэн тийм боллоо гэж тэхгүй. Яагаад гэвэл шүү дээ эн чинь биднийг аюул сайн ингээд Анууд банкыг танилцуулсан мэдсэн. Энэ бол ашигтай юм бэ, тий? Аль ч улсад дэлхий дээр Америкт ингээ сая 8 онд яг энэ үе чинь 400-аад банк дампуурахад араб өстой хамаагүй дайсан байсан. Худалдаж авж байгаа хүн болгонд өгдөг байхгүй юу? Гэтэл Монгол улсад яаж юм те?
маш өндөр үнээр авъя гэд ирээд уулзаад тахт нь өгөөгүй. Яагаад гэвэл ерөөсөө шоронд хийх ёстой. Энэ давааг тэр инх тэргээр аранцтай шоронд хийж ээжл бид шоронгоос сална. Нэг хуулийнхан тэгж штэ. Яг ийм байсан. За тэгэхээр Анод банк штэ. Ямар учиртай юм бэ гэхээр Анод банк их хөвчлөлийг хамгийн манлайд оролцсон. Монгол улсын тэр томоохон объект их хөвчлөл дээр монголчууд эзэн байдлахын төлөө зүтгээд амжилтаа өгөөцдөгсөн. Хоёрдугаарт Анодог алт хөтөлбөрт хөтөлбөрийн хэрэгжилтийн 80% одоо Анод банкны бүтээл болсон. Алт хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэн яг оролцсон? Анод банк. Энэ Солонгосын, Японы, Америкийн шилдэг банк корпорациудаас мөнгө татаж оруулсан. Уул уурхаараа ингэж өөр гүйцэтгсэн. Дараа нь Атрын аян нэг л ингээл гоё хэрэгжлээд гэдэг. Бас л ялгаагүй. Анхны одоо сарын 1% хөг тариаланчид өгжиж тэрийг хэрэгжүүлэх суурийг тавьсан. Энэ гурван том төслийг хэрэгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгүүлсэн банкаа ингээд Монгол улс дээрэмдүүлсэн байхгүй юу. Тэгээд эзэдийн шоронд хийж ягаад тэр 200 сая доллар хүрэх үнэтэй тэр банкыг шууд худалдаж авъя гэж шүү дээ. Баруун зүрэн дээр бодитоор нь одоо харууллаа та бүхэн баримтыг бүр ингээд гуйгаад тий байрлцсан багаараа ирцэн. Шведийн хааны банк тий хааны мэдлэг. Ингээд тэр 20 хэдэн сая долларын өр тавьж ягаад шоронд хийгээд тэгээд тэрүүгээр өнөөдрийг хүртэл намайг хил гаргахгүй байна. Өчигдөр телевизээр одоо Монгол банкны ерөнхийлөгч наран цогт ингэж л да. Энэ ипотекийн зээлийг одоо либералчлаа гэдэг. Тэ? Өөр арга байхгүй. Энэ одоо ингээд эн чинь юу гэсэн үг бол нөгөө 6% зээлээс Монгол банк татгалзъя гэж байна шүү дээ. Банкуд болохоор 13-аас 18% хувьтай ер нь бараг өгөхгүй. Танил талдаа л өгөх байх. За ингээд яагаад ипотекийг би ярих болсон бэ гэхлээр бид нар ч хувьцаа эзэмшигчдийн төлөө явдаг шүү дээ. Манай нэг хувьцаа эзэмшигч маань ингээд 20 сая төгрөг ипотекийн зээл авах гэж байгаамаа. Тэгээ одоо ингээд 20 сая төгрөг хэрэг болоо доо гэд ирж уулзахгүй юу? 20 сая яах урьдчилгаа юм уу гэсэн чинь авилгал гэсэн байхгүй юу? Тэгээ 6% хөвтэй зээл авъя гэж байгаа байхгүй. Ипотекийн зээлэнд хамрагдах одоо тийм боломж гарчлаа. 6% хөвтэй жилийн 6% зээл аваад гинэ. Тэгээд тэр хүн дээрээс үндэслээд бид нар чинь ингээд ипотекийн зээл хувьцаа эзэмшигчдээ аваад өгч хийсэн гэд хөөцөлдсөн байхгүй юу? Тэгээд хөөцөлдөөд довчилчээ. Бид ерөөсөө 20 гаруй тэрбумын их найдын тий жилийн 3%-тэй зээл авч чадах юм байна. Аваад өгч чадах юм байна. Хүмүүстэй. Хувьцаа эзэмшигчдээ бараг жилийн 1% ч өгч чадна тий. Яг тэгвэл цаад газар нь тэр 3%-ээс илүү байж болохгүй гэж байгаа байхгүй юу? Ипотекийн зээлийг энэ хөгжсөн тэр орнууд чинь болоод тийм өндөр хүүтэй зээлийг хоригдд юм байна. Гэтэл манайх чинь бүр ингээ 10 хэдэн хувьтай өгж шít банк нь. Хоёр төрөл байгаа. За энэ Монгол банкны өгж байгаа нь болохоор 6%. Одоо яг энэ банкуудын хувийн банкуудын өгж байгаа нь болохоор 13-аас 18%. Энэ чи юу гэсэн үг вэ? Энэ хоёр оронтой тоогоор хохирол амсаад байгаа байхгүй юу? Тэгээд эднийх штэ. Ингээд жил болгон хоёр оронтой тооны хохирол хүлээж байгаа учраас Монгол банкны ерөнхийлөгч наран цогт бол мундаг хүн байна. Би яг нөгөө мэргэжлийн хүний хувьд бол зоригтой ингэж л аварна. Тэгэхгүй бол Монгол банк дампур шүү дээ. Одоо ингээд бүр өссөөр хагаад нэг их 80 700 болсон байгаа байхгүй юу? 25 онд. Энэ хараа. Энэ одоо 20 онд ийм 436 тэрбум байсан болоод одоо 25 онд нэг ихэд 730 сая. Тэгэхээр ийм мөнгөний хоёр оронтой тоогоор Монгол банк хохироод ийн гэсэн. Энд чинь ингээ явсаар хагаад энэ дүн ихсээд хэмжээ нэгсээд одоо зээл олгож байгаа зээлийн хэмжээ ихсээд явах юм бол Монгол банк өөрөө дампуурна, тийм ээ? Тийм учраас эртхэн зогсоосон дээр байхгүй юу? Тийм учраас энэ ипотекийн зээлийг бол
банкуд өгөх болох нь байна. Зах зээл рүүгээ шилжих нь байна. Ер нь ч Монгол банк тэрийг өгөөд явах ёсгүй. Тэгээ өмнөх нь хотлоо таал засаал те хүмүүс сайн болох сонгуулийн санал авахгүй бол эргээд Монгол банкыг сүрүүлж яснийг зогсоо гэж байгаа юм байна шүү дээ те. Тийм учраас энийг бид л ингээд чаднаа. Ингээд намайг бол Тэнгэрийн юм ярьлаа гэдэг байхгүй юу? Гэхдээ Тэнгэрийн ажил хийж байгаа бид нар. Өмнө ч хийжсэн яагаад гэвэл бидний ярьж байгаа юмыг та бүхэн мэдээж ойлгохгүй шүү дээ. Манай энэ улс төрчид дарга нар тэд нар чинь бол тийм хэмжээнд ажилдаг хүмүүс биш. Бид бол ингэж шүү дээ. За 22 их 80-ыг оруулаад ирье. Тэ? Тэгээд жилийн 3% хүүтэй өгье. Энэ гэр хорооллыг чинь баг энэ автоматик чинь шийдэж шүү дээ. За тэгэхээр энд нэг асуудал үүсэж байгаа. За яг энэ Монгол банк шиг тий жилийн 3%-тэй бид нар 20 гаруй их 80-ыг ингээд ипотекийн зээл өгчлөө. Хамаагүй гадаадаас аваад. Эргээд тэрэн дээрээ нөгөө ханшны өс, валютын ханшны өсөлт тий нэгдүгээр. Хоёрдугаарт нөгөө инфляц. Тий одоо уналт нэгсэндээ мөнгөний худалдан авалтын уналт гэсэн үг тий мөнгөний ханшны уналтаар эргээд өрөнд орох байхгүй юу. Тийм учраас би энэ бүхнийг яагаад ярьж байгаа гэхлээр бид биш үү Анод банк авъя гэж байгаа байхгүй юу. Бид энэ хамгаалалтаа өөрсдөө яагаад гэвэл бид ингэ хийжсэн ажил юм. Валютын ханш доллар еврогийн ханшийг барих тий энэ ажлыг бид банк багтаа үнэн төгс хийдэг байсан. Монгол банкны ерөнхийлөгч талигаа чулуун бочоо утастаал ханш тэдэнд төгрөгөөр өсөлөө гэж загнадаг байсан. Зах зээл дээр тий мөнгө өгөхгүй. Тэгсэн мөртлөө наад ханшаа буулгалдаа гэж загна. Ченжүүд ээж гэдэг. Нөгөө Анод банкыг тэг загнадаг байлаа шүү дээ. Тэгэл бид нар буулгадаг байсан тий. Гэхдээ тэр шиг л бид нар ханшийг барина. Тэр бид банкаа авцсан байхад яагаад гэвэл тэр 20 гаруй их 80-ийн тэр асуудал байгаа дээ шүү дээ. Тэрэн дээр бид нэр хэрв ханш инфляцийг алдах юм бол сүйрнэ. Тэгвэл ямар нэгэн засгийн газраас энэ тэндээс баталгаа гаргахгүй шүү дээ. Бидний тэр авж байгаа консерц бол сүйрнэ гэсэн үг байхгүй. Тэр чинь манай хувьцаа эзэмшигчдийн тэр балан гэсэн үг шүү дээ. Тэгэж би хувьцаа эзэмшигчдээ золиослохгүй. Ерөөсөө эхний ээлжинд бид бүхэн банкаа авангуутлаа банкаараа ийм хамгаалт хийнэ гэж байгаа байхгүй. Манай Анод банк эргэж яах вэ? Анх буулгахдаа Анод банк чинь татан буулгасан байхгүй юу? Одоо шүүхийн шийдвэрээр дампуурсан банк биш. Шүүх шийдэхгүй нэг. Зөвхөн Монгол банкны ерөнхийлөгч шийдэх асуудал байхгүй юу? Татан буулгах тушаал гаргаад татан буулгацсан. Нөгөө өмнө хэлсэн те биднийг шоронгоос гаргахгүй тулд татан буулгасан. 200 сая доллароос татгалцсан. Энэ төв банк тухайн үеийн тэ тэгвэл одоо бид 20 гаруй их 80-ыг ярьж штэ. Тэгвэл бид 7 сараас эхлэе. Тэгээд энэ хүмүүст чинь ингээд одоо бол ерөөсөө нэг өрөө байр гэдэг бол одоо мөрөөдөл биш штэ. Энэ айл өрхөөдөө тэ. Энэ иргэдэд чинь энэ айл өрхөөдөд чинь мөрөөдөл нэг өрөө байна. Бид хэрвээ энэ хэрэгжүүлж чадах юм бол тэ энэ ипотекийг бид нар хэрэгжүүлж чадах юм бол нэг өрөө байр авах хүн олдохгүй хөөе. Тэр газар дээрээ гой байшингууд бариа суучна. Халуун хөдөө устаа тэгээд ингээд тэ гэрэл захилгаанаа өөрсдөө бие заасан шийдэлтэй зардалгүй аюу гой байшин барьж суун. Тэ ийм юмыг хийхийн тулд бид Анод банка ажилд оруулъя гэж штэ. Эргээд бид чадчихсан юм ярьж штэ. Бид наад инфляц, наад валютын ханшийг барьж чаднаа гэд. За инглээр штэ би утааг ингээд энэ онд ингээд байх болгочоо гэд өмнөх лайв дээр удаадараа хэлэхлээр нөгөө галзуурч гээд байгаа штэ. Энэ 5 жилийн өмнө одоо энэ ус энэ колони саунд ус ийдсэн байна. Энд нэг жоохон тос ийдсэн байна. Тэгээд ингээд гал гаргаж байгаа байхгүй юу? Энийг айл өрхөд нэвтрүүлэе гэж байгаа. Ингээд туслаар ингээд тосон тусч байна. Энэ гал харж байгааз ингээд гарч байна. Ус. Энийг бид нэр айл өрхийн зуух руу хийчихэл гэж байгаа.
Энийг чинь бид нар патентчулсан тий зөндөө их туршилт хийцэн яг хэрэгжүүлэх байгаа бол харуулахгүй мэдээж тэрийг дуурайгаа л хийн манайхан. Тэгээд чадахгүй айгүй л дэлбэрч өгнө. Тийм учраас яг л ингээд энэ зун бид нар айл өрхүүдэд ингээд шийдчихээ. Ингээд бид яах вэ гэхлээр утаанаасаа салчаа. Маш хямд зардлаар тий утааг ингэж шийдэе гэж. Ийм шинжлэх ухааны үндэстэйгээр ярьж байгаа байхгүй юу? Тэрнээс бол ерөнхийдөө өмнө бол би юу нь мэддэхгүй ингээд ус шатаана гэхлээр та нар бас итгэхгүй байсан баг. Одоо ингээд харж байгаа үз энэ ус байгаа үз ингээд туслын систем. Хүний тариа хийдэг туслын систем. Багаж тэгээд энд нь бас нэг юунд нь тос. Тэгээ ийшээ тусна. Ингээд тусаад тэгээ ийшээ ийм их гал гарна. Тэ? Ийм имийг бид бүхэн одоо ингээд гэр хорооллын айл өрхүүдэд хэрэгжүүлчихье гэдэг. За ийм маягаар утаанаас сална гэж ярьсан шүү. Анод банкыг ингээд яах вэ гэхээр бид нар яагаад нөгөө сэргээе гэдэг байгаа маань зорилго нь ийм байгаа шүү дээ. Өмнө яг ийм бодитоор их хөвчлөлт төрөнд дурдсан ингээд гол оройл гүйцэтгсэн алт хөтөлбөрт гол оройл гүйцэтгсэн атрын аяныг гол оройл энэ гуруула ингээд хэрэгжсэн төсөл шүү дээ Монгол улсын. Энд гол оройл гүйцэтгсэн, татан буулгасан, тэгээд зогссон. Одоо бол ийм юм хийн бид нар алтан валют гээд нөгөө валютын ханшиг барих хэрэгтэй шүү дээ бид нар. Бид нар ингээд алтан валют гээд ийм юм гаргаж ирж байгаа. Энэ чинь гаднаас бид нар олон тоон алт оруулж ирнэ гэсэн үг. Тэгэхээр банк хэрэгтэй алтан валют оруулж ирнэ гэсэн үг шүү дээ. А тэр татвар матураа шийдэх хэрэгтэй. Тэр чинь ингээд алтан валют гэдэг юмар энэ Монгол улс болоо дэлхийн зах зээл дээр бид ингээд ноёлноо гэж шулуухан хэлчихэд тийм зорилготой гэж хэлээд байгаа шүү дээ. А дараа нь ипотек за энэ 3%. За энийг бол байна шүү дээ. Бид ингээд энэ 7 сараас нэг хурдчээ хэрэгжүүлчих гээд ингээд хөөцөлж байгаа. Ерөнхийдөө бол ингээд цаатал зөвшөөрсөн. А бид нар чи ингээд их удаан хугацаанд хөөцөлж байгаа шүү дээ энэ чинь. Нөгөө нэг айл намрал өнгөрсөн оны намрал нэг хүн тэр нэг 20 сая төгрөгийн ярианаас болоод хөөцөлдсөн. Тэгэхээр бид энийг банкар л хийн штэ. Банк чинь өгж хянах байхгүй тэрийг. Хамгийн гол нь тэр зах зээлийн хэм. Одоо бид нар ийм хүүтэй мөнгө авчаад тэгээд энэс илүү гаргаж болохгүй гэж байгаа тэр чинь ерөөсөө хүүг. Тэр гадаадын тэр өндөр хөгжсөн орнууд чинь тэгж иргэдээ шулдаг улсууд биш байхгүй юу? Өндөр хүүтэй зээлийг чи ерөөсөө зөвшөөрөхгүй тэд нэр. Тэгэхээр бид нар бол ингээд яг хэмжээнд нь барина. Энийг ингэж барихын тулд бид валютыг яг барих хэрэгтэй ханшиг. Дээр нь инфляц бас барих хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас энэ алтан Чингис алтан валют биднийг аврах байхгүй юу? Энэ дээр чинь энүүгээр барина бид нэр. Тэгээ ханшиг ингээд нам барина, доллар ч байна уу, евро ч байна уу, йен ч байна уу те? Бид нар бол ингээд өсөхгүй. Болгоно л гэхээс биш. Ингэж дайрах гэдэг шүү дээ энүүгээр. Заавал утаа бол сая ингээд хэлжтэй ойлгомжтой. Бид нар тэр ус шатаана. Тэгээ ер нь эрчим хүчийг бол ерөнхийдөө ус төрөгчийн захиргаан станцууд гэж явна. Ерөөсөө нүүрс ярихгүй. Бид нар үнгүү нарнаас ус төрөгч задлана. Энэ үнгүү шүү дээ нар чинь. Тэнд шингэн ус төрөгч задлана, тэрийгэ шатаана, захилгаан гаргана. Эрчим хүчний үнийг унгана гэсэн үг шүү дээ энэ чинь. Ийм төслийг энэ банк цаашаа хэрэгжүүлэх юм аа. Тийм учраас бид нар энэ банкаа одоо авъё. Ингээд дээрэмдэж болсон юм чи буцаагаад өгч болно үсттэй л гэж байгаа байхгүй юу? Тэхийн тул улс шиг улс болгоё гэж байна. Анод банкыг тийм учраас энийг банкаа аваад бид нар одоо ингээд явъя. Тэртээ тэргүй энэ манай хувьцаа эзэмшигт бол 1% өгнө бүр. Ийм байна. Довчхондоо эцэст энэ чинь нөгөө хувьцаа эзэмшигтийнхаа төлөө явсаар байгаа л ийм хийгээд шүү дээ. Би энэ нэг аялгаа тавья бод та нар бод би жишээ нэ шүү дээ. Ямар мэдрэмж үүссэн бид ер нь эх орноо алдсан юм байна штэ гэсэн мэдрэмж л над үүссэн байхгүй юу. Тийм учраас энэ аялгауг
сайн хараад, бурхан алдуу уулаа хараад бодцгоо. Тэнгэрлэг их хором минь тандан мөргөмөө. Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмөө. Амьд яваа минь таны тааллаг юм уу? Аввайх тандан би өдөр бүр мөргөмөө. Амьсгалах тоолондоо би тандан хүрч очимөө. Амьсан нүдэндээ чи би таныг анхаармөө. Сайн үйлээ би таны хан төлөө хиймүү. Сар муу үйлдвэл таны хан өмнө ичмүү. Өвлийн өдөр цасан дээр хэвтэгтэн өнгөтөх хялмаа гялалзан гялтханахыг ачмуу. Орчинд минь хичнээн амтан буй гэвээс тэд бүгд таних буюу одоо таны нүдээр л бусдыг харамгүй. Их хором таны хүчил надад шингэснээс би хүчтэй явна. Энэрл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурам. Аяа их хором минь. Догшин чирэн галыг чи би таныг л гэж бодно. Дотоод зөөлөн амьсгалт нь шүтэж амьдран. Аяа их хором минь. Ариун тунгалага гарыг чи таних л гэж бодно. Амьсгалах тоолн та надад нэвтрэн орж ирнэ. Аяа их хором минь. Та юм бүхэнд ховлон бидэн дэнэрэм үү? Амьд яваа минь таны гүн их тааллаг. Хад чулуунаас чи би таныг ан олж үзсэн үү? Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирэм үү? Хамаг амтны тусын тулд юм бүхэнд оршиж харм үйлийн замаас бидний холтгом уу? Энэ ертөнцийн өнгө аялгаа бүхэн таны хийгэн үү? Энх тунх явааг минь та ивэхэд. Эрх биш түмэн амтнд таны хайрыг хүртэх хөвдөс хайрл. Энэ хүн ертөнцийн туйл үнэн буй бөгөөс түүний мөн чанар эгнэгт эсэм хөгч бас би эсэ бологч тал тал тийшээ хязгаарг үргэлжлэгч төв цэгэн хаасайг оршигч төрсөн бүхний учир шалтгаан төгөлдрөөрөн өөр тэнцэх юм огтугай. Их хором минь тандан би мөргөмөө. Энэ биеийн буруу зүвийг гагцхүү та тунгаамөө. Ариутагч бас аврагч цэгэн алтан мутрааран адислаж хүссэн бүхнээр минь болгооч хайр. Сайн үйлэн мөнхийн дагуул минь болог сац бас муу явдал брааг минь хараад зүгтэг. Бэлдууч явдал дууг минь сонсоод устдаг. Бас аймхайнаас дуугарч чадахгүй дөлөг. Өвчин бүхэн намайг тойрог. Өвдсөн зовсныг тэрчлэн би ачалаг. Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирнэ. Амьсан нүдэндээ чи би таныг анхаарам уу? Ухаан бодол минь таныг баясгахаар уудан болог. Өг чанар минь хүн чанар болог. Их хорны минь мөн чанар оо сайхныг бусдад түгээж. Энэ ертөнцийн олныг жаргахад минь надад тусал. Энэ бие ухаан бодол сэтгэл зүрх үйл ажил минь таних гэвэл их хорн минь та өөрөө минийх. Би таны гэгэн гэрэлд аж төрөв.